Одмондар суугаас та бүхнийхээ амраг ярин мэдчилж байна. Шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлэг эхэллээ. За өнөөдрийн сэдв бурхан хөгөлсөн ертөнц гэдэг сэдвээр ярилцах гэж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Culture is Local, Knowledge is Global эгүүнээ оюун компани болон хамтдаа төрүүлж алах нь Unitel Event гэж ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV, Одмондар радио 107, 83.3 гэсэн хослолгоноор та бүхэндээ хүрдэгэ. Студид компьютерийн шинжлэх ухаанч Хас Чулуу, хөтлөгч Уран Чимэг хоёр ажиллаж байна. Өнөөдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийн мэндийг хүргэе. За бурхан бит хоёр ч нэлээд хөглөнө бас. За энэ гарчгийг хараад бас хүмүүс гайхчихж магадгүй. Энэ бурхан ягаар хөглчтэй ингээд. Мөхөс биел хөглж таарна шүү дээ. Одоо бурхан юу хөглөх вэ гэхээр хөгжмийг л хөглж таарна. За манай хороо ертөнцийг бол яг л хөгжим мэд хөглсөн юм шиг ийм манай ертөнцийн тухай. За манай ертөнц юу нь яагаад гайхамшигтай, яагаад гайхалтай гэдэг талаар хүмүүс их гайхаж асуудаг. Тэр тусмаа одоо энэ химчид, биологчид ч юм уу те амьдрал гэж ямар сони юм бэ? Ямар гайхалтай юм бэ? Гэт энэ ер нь хэн бүтээч вэ? Энэ юусоо цаанаасаа сансаргүйгээр зохиом одоо ингээд ийм болчих юм баг боломж байхгүй дээ гэд. Тэ? Энэ бичлэн бодож идэг. За тэгвэл физик гэд ч гэсэн ер нь бол одоо шинжлэх ухааны физикийн ертөнц ч гэсэн энэ хороо ертөнцийн суур одоо тэр өгдлүүд, тогтмолууд одоо энэ ертөнцийн суур үйл ажиллагаа нь хүртэл те анханасаа амьдралыг, анханасаа хүнийг бий болгох гэсэн юм шиг ийм гайхалтай байдаг. За энийг бол ерөнхийдөө бол хөглөлтийн асуудал энэ төр гэддэг. За энэ талаар өнөөдөр ярина. За хүн амьтныг ер нь бол хүнийгтэй амьтныг за дээрэс нь одоо амьдралыг байгаль дэлхий ер нь нар сар окторгоо ертөнцийг хэн бүтээч вэ гэдэг асуулт зөндөө хүмүүсийн толгойд бол байж идэг. Өнөөг хүртэл маргаж байна. Тийм. Яг хоо физикчд бол ихэнхдээ үгүй эн чинь бас ингээ сансаргүйгээр бий болсон, өөрөө бий болсон энэ төр гэдээ ярихчихсан. Гэхдээ нэрэнгээс л харахад бол тийм тгээгүй юм шиг тийм үнэхээр гайхалтай ямар нэгэн тохиолдол байлаа гэхээр бол үнэхээр бүр нэг юм маш гайхалтай тохиолдол болсон юм шиг л гэж санагддаг. За заавал хин нэгэн бүтээсэн болох албагүй л дагуу нь бол хүний бие махбод бол өөрөө яг өнөөдрийн яг шинжлэх ухааны өндөрлөгөөс харахад бол яг тийм ингээд химийн, биологийн одоо энэ физикийн тэр шинж талаас нь харах юм бол бүр нэг юм хин нэгэн анханаас нэг юм зохион бүтээгч тэ нэг хүн хэлбэртэй робот гэдэг шиг тэ хин нэгэн зохион бүтээгч анханаас нь ингээд ийм гоё, ийм монд, ийм төгсөөр хийцэн юм шиг ингэж одоо харагддаг байхгүй. Гэхдээ энэ чинь сансргүй бүтсэн бол яаж ийм монд болцсон, яаж ийм төгсөлцсөн. Өдийг хүртэл одоо бидний техник, технологи, шинжлэх ухаан хөгжөөд нэг хүн хэлбэртэй роботч өөрийг алхаж чадахгүй шүү дээ. Дөнгөж алхаж байгаа л бүдэрч унаал ингээ өөрхий баацганаал ингээ хийж байгаа. Тэгвэл яаж ийм монд юм бүтээч вэ бид нэр. Энэ гайхалтай сонир асуулт. За амь амьдрал одоо амтэн ч гэсэн ер нь ялгаагүй дээ. Одоо ховслын онол гэж байдаг. За ховслын онол дээр болохоор энэ бүтээгчийн оролцоогүйгээр уг нь бол ховслын онол бол тайлбарлах гэж оролцсон. Ингээд амьдрал гэж өөрөө гараад ирсэн гэдэг. Гэтэл ховслын онолын нөгөө талд байдаг хүмүүс байдаг тийм. За жишээлбэл одоо юу гэдэг нь те саунд дотор одоо бид нар нэг юм хэсэг усаг материал те нэг юм төмөр мод хийчээд ингээ сэгсэрж байгууд нэг гинт юм халаасын цаг болчихно гэж байх. Эсвэл одоо нэг юм хулганы аялидын сойцсон хавх болно гэж байх гэдэг ч юм уу те ийм ачи юм та нар итгэх гээд байна шүү дээ. Итэг гээд байна шүү дээ те. Энэ бол ямар ч одоо тохиол байх боломжгүй ийм одоо зүйл. Энийг бол бурхнаар л тайлбарлана гэдэг. За ийм үзлүүд байж байгаа. За яг боломжтой одоо энэ чинь бурхан за яахан ингээ бурхан ингээд анханаас нь за бүтээгч гэж хэлчихээ л да. Заавал бурхан байх албагүй шүү дээ те. Бүтээгч гэж болно. Одоо жишээлбэл одоо компьютерийн симуляц дотор бид нар байх юм бол одоо нэг программист ч юм уу те. Одоо бидний бурхан болох нь шүү дээ те. Тэгэхээр анханаас нь бид нар ингээд ийм лагаар ийм гоёор бүтээчээ гэд бүтээсэн. Тэгээ бид нар тэрийг гайхаад яаж юм төгс байгаа юм бол гэж гайхаад сууж ээж бас магадгүй гэсэн иймэрхүү санаатай юм баг. За ер нь бол биологийн одоо биологчдын энэ мэтчлэн гайхшрлаас илүүтэй бүр одоо энэ сансар окторгоо судлаг космологийн одоо энэ ертөнцийн бүтэц үйл ажиллагаа үүсэл хөгжил одоо тэр анх ертөнц үүссэн гэдэг юмыг судалдаг ийм салбар төртөл гайхалтай зүйл зөндөө олдож идэг. Зөвхөн одоо амь амьдрал биш те энэ ертөнц гэдэг зүйл ч өөр гайхалтай юм байна гэдэг энэ салбарын. За энэ бүх амь амьдрал оюухан төрлөختөн байгаль дэлхий гэдэг зүйлийг одоо энэ чигээр нь оршин байлгахын тулд бид нар ертөнцийг анханаас нь яг зөв бүтээх хэрэгтэй. Тэ? Тэгэхээр бид нар энэ амьдрал амтэн хүн одоо оюун ухаантай болцсон энэ хүнийг гайхаж байна гэдэг чинь өөрөө энийг одоо оршин бий болгоход оршуулахад гэдэг үг орж ирдэг. Оршин бий болгоход нөлөөлж байгаа энэ хүчин зүйл бол ертөнц өөрөө байхгүй. Одоо Карл Саган хэлсэн байдаг шүү дээ. Хэрвээ чи алюминий биолог одоо тгээс нь эхэлж хий гэж үзвэл
одоо хий гэж бодвол одоо бид нар чинь тэгж ярьдэн шүү дээ, тэ. If you want to make apple pie from scratch гэж байгаа байхгүй. Scratch гэж одоо тгээс нь эхлэн гэсэн үг шүү дээ, тэ. Тгээс нь эхэлж бид нар аль нь бялууг хийхийг хүсэх юм бол хамгийн түрүүнд юу хийх хэрэгтэй вэ гэхээр ертөнцийг үтэх хэрэгтэй байхгүй. Тэгээ яг тэрэн шиг хүн амьдрал энэ байгаль дэлхий бүтгэхийн тулд анханасаа ертөнц яг зөв бүтгэх хэрэгтэй, зөв үүсэх хэрэгтэй, зөв төрөх ингээд өстой гэсэн үг шүү дээ. Одоо манай Big Bang их тесрэлт энэ төр бол анханасаа зөв байх хэрэгтэй гэсэн үг. Физикийн бүх суурь тогтнолууд бүгдээр анханасаа зөв байх хэрэгтэй гэсэн үг. Нэг нь жоохон өөрчлөгдөх юм бол энэ амьдрал байхгүй болчихно. Энэ хүн байхгүй болчихно. Ийм асуудал байдаг. Тэгээ энийг бол ер нь бол одоо физикийг, космологийг, астрономийг, астробиологийг ингээд судлах тусам улам тодорхой болдог. Улам л одоо биднийг тэр чиглүү төлөвлөдөг гэсэн үг. Гайхширхад те хин нэг нь заавал бүтээсэн юм байна гэдэг ийм бодол руу төлөвчээдэг биднийг. Үгүй маагүй эн чинь самсаргүй бий болж олон гих гисэн ч гэсэн одоо тэрнийх нь эсрэг одоо тийм гайхалтай зүйл гарч ирэхээр л байдаг. Гайхалтай асуултууд тавигдсаар. Яг нь те. За нэг иймэрхүү юм байж байгаа. За тэгэхээр ер нь бол ертөнцид бол физикийн олон тогтнолууд гэдгийг бол бид нар мэдж байгаа те. За жишээлбэл одоо янз бүрийн электроны цэник хэмжээ, масс энэ гэдэг ч юм уу, таталцлын тогтмол гэдэг байдаг, цахилгаан сорон зэнгийн тогтмол гэдэг байдаг, космологийн тогтмол гэдэг байдаг. За гэрлийн хурд мурд гээл те. Одоо Планкийн тогтмол, Больцманы тогтмол гэдэг тоочод байвал дуусахгүй олон тогтмолууд байдаг. За эдгээр юу гэсэн үг юм бэ гэхээр хэмжээсгүй тогтмол гэж ярьдаг л да эдгэрийг. Одоо хэмжээсгүй гэдэг нь бол ямар нэгэн метр, секунд, грамм, альсгүй одоо цагт хэдэн метр гэдэг ч юм уу хурд мурд ийм нэгж байхгүй зүгээр ийм гайхалтай ийм хачин тоонуудын цифруудын цуглуул болсон ийм тоонуудыг одоо бид нар ертөнцийн тогтмолууд гэж ярьлаад байгаа. За гэрлийн урд гэдэг бол нэг те 300 одоо бид нар л одоо ойролцоогоор 300 мянган метр секунд гэдэг байгаа боловч эн чинь айгүй баахан тооны цуглуулга л хэдэж штэ те. Тэгэл бүгдээрээ л нэг тийм тооны цуглуулга байдаг. Энэ электроны таталцлын одоо энэ одоо цахилгаан соронзгийн энэ төр тогтмолууд бүгдээрээ юм сонин хүн яагаад тийм юм бол гэж гайхмаар ийм тооны санамсаргүй юм шиг цуглуулга байдаг байхгүй юу? Гэхдээ энэ зүйлүүдийг бол бид нар яг ямар нэгэн ийм онлын төвшөнд бол гаргаж ирэх боломжгүй. Цаасан дээр бодоод гаргаж ирэх боломжгүй. Заавал хэмжиж одоо ингэж ажиглаж гаргаж ирдэг ийм зүйл. За энэ зүйлсийг маш бага хэмжээгээр өөрчлөхөд одоо ерөөсөө энэ амьдрал манай энэ ертөнц, нар, дэлхий, байгаль одоо энэ хүн бүтэх үүсэх боломжгүй болчихдог. Манай ертөнц шал өөр ертөнц болоод бид нар юун үүсэх тухай ярих боломжгүй болчихдог гэсэн. Тэгэхээр одоо бас л физикчд гайхаж штэ. Ямар гайхалтай юм бэ чинь. Хэмжигдсэн, мэдэгдсэн улам л гайхалтай болоодох юм. Харин тогтмол яг тогтмолоос эхлээд их гайхаж эхэлж байна. Тэр тогтмол яагаад байгаа нь айгүй сонирхолтой. Хүн яг зүгээр тэгээд тогтооцсон юм уу? Эсвэл одоо цаанаасаа байсныг бид нэр олж мэдсэн юм уу? Яг тогтмол байвал нэрэл одоо энэ бурхан шурхантай бас хамаатаач авчиж байгаа ч юм шиг бас мэдээж шүү. Анх одоо ингээ Ньютон гарч ирэл хамаг ертөнцийн таталцлын үеийг гаргаж ирэнгүү чинь энэ чинь ингээл ертөнцийн таталцлын тогтмол гэл юм байж идэг. Тэрийг бол Ньютоныг санаасаа зохиогоогүй байхгүй юу? Маш их туршилт хийж зохиож байгаа юм те. За энэ Максвелл гарч ирэл цахилгаан сорон зэнгийн ийм таталцал гэлдэнгүүд чинь те. Кулон гэл кулоны хуйлууд гээл кулоны тогтмол гэдэг байдаг. Тэр бас л ийм өөрөө санаасаа зохиож ш баахан туршилт хийж хагаад үгүй ямар ч ийм гараад тахтай яг тэгээд гэрлийн урдыгц одоо бид нар өмнө нь бүхлөд нь нэвтрүүлэг хийжсэн те. Ингээл хэмжээл ингээл бүхлөд нь түүх ингээ явж байгаа байхгүй хүн төрлөختөн чинь ингээл гэрлийн урдыг зөв хэмжээл буруу хэмжээл ингээл ингээ явж хагаад эцэст нь олсон нэг тоо үнэхээр гайхалтай хачин жигтэй ийм тоо энэ жоохон бага байсан бол болохгүй жоохон их байсан бол болохгүй гих мэтлийн юмнууд байдаг. За тэгэхээр энэ тогтмолуудыг одоо яг хэн одоо ингэж ийм гоёд нарийн тааруулсан юм бол энэ олон тогтмолуудын нэгийг л зүгээр өөрчлөхөд хорон ертөнцийн амьдрал үүсэхгүй. Нэгийг л өөрчлөхөд хүн үүсэхгүй. Нэгийг л өөрчлөхөд гариг ертөнц үүсэхгүй. Нэгийг л өөрчлөхөд нар үүсэхгүй. Тэнгүүд ч одоо бодно штэ. Хэн ийм гайхалтай хөлчөө гэдэг асуулт гарч ирнэ. За тэгэхээр энэ асуултыг бол ерөөсөө бид нар юу гэж нэрлэдэг вэ гэхээр одоо энэ бурхан нэг юм хөглцсэн байна. Бүтээгч нэг нөхөр хурж ирээд хөглцсэн байна буюу fine tuning одоо argument гэж нэрлэдэг. За fine tuning argument гэхээр одоо төгс хөглөлтийн одоо маргаан аргумент гэх юм уу да тий. Одоо эн чинь бурхан үүсгэсэн гэдэг одоо үлгэж авдаг нэг юм сэдэв бохгүй юу? Одоо би жишээлбэл бурханд итгэдэг байлаа гэж бодоод бүтээгч бурханд итгэдэг хүн байлаа гэж бодоход одоо физикчдик бол энийгээр нь одоо тонгорж алгана шүү дээ. Үгүй энэ хардаа ийм нарийн хөглөлтийг ч одоо яаж санамсаргүй энэ чинь санамсаргүй бий болох боломж байхгүй гэсэн.
энэ 13.8 тэрбум жилийн туршид энэ бүх юмнууд зөвхөн бидрийг үүсгэж байгаа юм шиг ингээд те анханасаа ингээд зохион байгуулалттайгаар анханаас нь ингээд дизайнчилсан анханаас нь ингээд одоо ингээд бүр ингээд уралдсан юм шиг. Яг л одоо хөгжмөр ярих юм бол хөгжмийг маш гайхалтай хөглөөд тэр хөгжмийн нот болгоно хоорондоо юм хармоникт ороод маш гайхалтай гоё хөгжим одоо ингээд те тоглогч байсан чинь наа чи шал санамсаргүй хөгжим байна гэж хэлж байгаа тайлхан байхгүй юу? Яа наа чи юм бэ? Тийм. За нэг иймэрхүү зүйлийг бол бид нэр fine tuning аргумент буюу төгс хөглөлтийн аргумент гэж нэрлэдэг. За энд одоо ямар нэгэн баталгаа ч юм уу эсвэл за тийм байна яг үнэн байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн тийм ямар ч юу олдоогүй evidence тэр нэг няцаалт ч юм уу эсвэл баталгаа гарч ирээгүй байгаа. Тэгэхээр энэ бол нээлттэйс. Тэгэхээр энэ сэдвийн талаар ярилцсан. За түүх рүү орно. За түүхээр бол за хамгийн анх 1913 онд химч Лоуренс Жозеф Хендерсон гэдэг хүн байж байгаа. Энэ The Fitness of the Environment буюу одоо хүрээлэн буу орчны нийцэмж одоо гэж орчуулах юм байх юм. Энэ бүтээлтэй хамгийн анх ерөнхийдөө энэ төгс хөглөлтийн асуудлыг хүндсэн байдгаа гэж үздэг. За хүрээлэн буу орчны нөхцөл байдал амьдралд ямар чухал тэр дундаа бүр усны энэ онцгой амьдралд одоо зөвхөн амьдрал зориулсан юм шиг энэ усны энэ онцгой шин чанар. Одоо өмнө нь бол бид нар астробиологи гэдэг бүхэлдээ анги одоо шинжлэх ухааны гайхамшиг гэдэг дугаар. Тэгэхээр од мөн дөрөөс яг астробиологи хайх юм бол гараад ирнэ. За тэрнэр ус гэдэг ямар гайхалтай зүйл вэ гэдгийг одоо ингээд дурдсан байж байгаа. Аюулгүй уртын юм чагсаалт байж байгаа тийм. Ингээл ерөөс ингээд урдаад хахад ингээ гайхмаар бүрнэхээр. Тэгэхээр ерөөс нь хамгийн анх энэ Лоуренс гэдэг хүн бол яасан бэ гэхээр энэ ус гэдэг зүйл зөвхөн одоо хүнийг амьдралыг бий болгох зориулттай юм шиг одоо байгаа юм зүйл байна. Энэ одоо юу вэ тийм. Энэ одоо хамгийн анх төгс хөглөлтийн санааг бол аргументийг бол гаргаж ирж байгаа гэж үзэж байгаа. 1961 онд нь физикч Роберт Дики гэдэг хүн болохоор татхууч болон цахилгаан сорон зүйн хүчнүүд зөвхөн амьдрал үүсгэх зориулагдсан юм шиг л байна гэдгийг гэж олж тогтоосон байдаг. За эн чинь нэгт татхууч гэдэг яригч байна те. Одоо манай сар дэлхийд татагдж байгаа үуч, дэлхийн наранд татагдж байгаа үуч, татхууч. За бид нар дэлхийдээ татагдж байгаа үуч, татхууч те. За дээрэс нь одоо энэ цахилгаан сорон зүйн хүч гэж юм байж байгаа. Энэ цахилгаан сорон зүйн хүч гэдэг бол бас бидрийг одоо гариг иргэсийг бол татхууч одоо зохицуулж яхад бидрийг бол бидний бие махбод өдөртэй амьдралыг бол цахилгаан сорон зүйн хүчин гэж давмгай удирдах байдаг. За тэгсэн чинь энэ хоёрын одоо энэ яг хэмжээ татхууч болон хоорондын энэ харьцаа бүр яг зөвхөн бидрийг үүсгэх, амьдралыг үүсгэх гэсэн юм шиг ийм төр одоо тохиргоотой байна. Тэ аль аль нь за яг нэг нь рандом байж болно те. Гэхдээ энэ хоёр чи хооронд харьцаа нь хүртэл яг тэр хоёрын одоо өөрсдийнх нь хүчин хүртэл ингээд ийм гайхалтай тохируулагдсан. Нэгийг жоохон ихсэх гэдэл ерөөсөө амьдрал тэр чигтэй байхгүй болохоор гариг ертөнц тэр чигтэй байхгүй болохоор гэж ингэж дурдсан байна. За энэ бол ингээд бас дараагийн гэж дэмжсэн аргумент болж гарч ирсэн байна. 1950 онд болохоор энэ одоо оронч Фред Хойл гэдэг хүн байж байгаа. За энэ Universe гэдэг ном бичсэн. За Universe Past and Present Reflections буюу одоо ертөнц өнгөрсөн ба одоогийн эрх зүйл гэж одоо орчуулах юм бодоо те. Энэ бүтээлд бол оддын цөмд зөвхөн амьдрал үүсгэх зориулттай гэмээр ийм гайхалтай нарийн тохироо одоо цөмийн нэгт хурал явагдчихэдэг гэдгийг олж мэдсэн байна. За энэ юу гэсэн үг юм гэхээр оддын цөмд ийм цөмийн нэгт хурлын үр дүнд за мэдээж одоо бидний амьдрал үүсгэх шаардлагатай элементүүд бол үүсэж таардаг. Оддын цөмд бол бидний мэддэг бүх элементүүд үүсдэг. Одоо хими элементүүд гэсэн үг шүү дээ, тэ. Тэгээ нөө од асж явахдаа нэг одоо төмөр хүртлэх элементүүдийг үйлдвэрлээд дэлбэрэхтэй үлдсэн бүх хүнд элементүүдийг үйлдвэрлэдэг шүү дээ, тэ. За гэтэл энэ дээр хоёр ус төрөгч нийлж байгаа нэг гелийн үүснэ. 3 гелийн нийлж байгаа нэг нүүрс төрөгч үүсгдэг. За нэг нүүрс төрөгч нэг гелитэй нийлж байгаа хүчил төрөгч үүсгдэг байхгүй. За гэхдээ энэ дээр хамгийн чухал юм нь бол энэ цөмийн энергийн төвшин гэж байдаг. За энэ жишээлбэл нүүрс төрөгч нь яг 765 мега электрон вольт гэж байгаа. Мега электрон вольт ийм одоо цөмийн төвшинтэй. Цөмийн энергийн төвшин гэж нэрлэдэг байгаа. За нөгөөт нь болохоор хүчил төрөгч нь яг 712 мега электрон вольт ийм хүчтэй байж иж яг энэ одоо бидний амьдрал үүсгэх зориулагдсан одоо бодисууд үйлдвэрлэгдэнэ. За жишээлбэл энэ хэрвээ жоохон бага байсан бол жоохон өндөр байсан бол одоо хүчил төрөгч юусоо үүсч чадахгүй гэсэн. Нэгэсэндээ дандаа л ийм нүүрс төрөгч байгаад байна гэсэн үг шүү дээ, тэ. Нүүрс төрөгч байжгаад хүчил төрөгч бий болж чадахгүй. Хэрвээ бага зэрэг бага байсан бол одоо саний мега 700-ны тэд гэдэг мега электрон вольт гэдэг тоо бага зэрэг бага байсан бол энэ юусоо бүх нүүрс төрөгч хүчил төрөгч болж хувираад ямар ч нүүрс төрөгч үлдэхгүй байх байсан. Тэгэхээр бидний амьдралд юусоо юу гэдэг вүлээ? Одоо
нүүрс бидний амьдрал гэдэг чинь өөрөө зөвхөн хүний амьдрал шүү дээ. Энэ нийт байгаль дэлхий амь амьдрал гэдэг бол тэр чигтээ хүчил төрөгч. Нүүрс төрөгчдээр суурилсан байдаг. Тийм карбон бейс гэж ярьдэн шүү дээ. Нүүрс төрөгчдээр суурилсан ийм амьдрал байгаад идэг. Тэгвэл нүүрс төрөгч нь аваа ичих юм бол одоо доороос нэг алхаж явсан хөвсийн доороос нь татж байгаа адилах юм бол ч тэр чинь бүдрээл унах шүү дээ саваад те. Нөгөө талаас болохоор юу гэдэг вэ гэхээр энэ хүчил төрөгч одоо бидний мэдээж бас ингээд амь амьдралыг тэтгэж байгаа энэ гайхалтай зүйл аль нэг нь байхгүйсэн бол угаасаа амьдрал байсгүй. Тэгэхээр хэрвээ оддын цөмд ямар нэгэн байдлаар энэ хоёрыг яг ижилхэн тэнцүү байдлаар үүсгэл гэж бодож байгаа юм бол энэ тохиргоо хийх ёстой. Жишээлбэл нэг бол энэ тохиргоог нэг нь хийн, үгүй бол хаа нэг газар яг тэр тохиргоо байсан газар л бид нар үүсгэх боломжтой гэсэн. Тэгэхээр энэ үнэхээр гайхалтай юм тохиргоо гараад ирлээ. Энэ одоо энээс өөр байсан бол бид нар үстэй яаж чадахгүй гэд энэ яг энэ энергийн түвшинг бол энэ хоёулын төвшин гэж ярьдаг. Хоёулын state гэхэр ч одоо юу гэх юм те. Хоёулын төлөв гэх юм уу? Хоёулын төлөв гэж одоо алдартай ийм төлөв байж байгаа. Тэгээ эдгээр өөрсдөө хүртэл гайхаж ярьжсэн байхгүй. Гэхдээ ямар сони юм бэ? Энэ хин нэг дээд оюун ухаан хим биологоос гадна физикчсэн гар хөрсөн байна гэж одоо ингэж ярьжсэн байгаа жишээлбэл. За энэ ертөнц анханасаа юм санамсаргүй зүйл гэж одоо огт байхгүй юм шигээр ингэж үүссэн байна гэж номдоо бичсэн байдаг. Энэ номд нөгөө нэг the universe гэдэг номдоо ингэж бичсэн байж байгаа. За хоёулаа жоохон байж байгаагаар үргэлжлүүлье. За тийм. Хоёулаа ч өстой жоохон байж байгаагаар үргэлжлүүлэхдээ гайхалтай зүйлийг ярина. Өнөөдрийн манай ивент итгэгчээр Игүүнэ оюун гэдэг компани ажиллаж байгаа. За Игүүнэ гэхээр угаасаа бид нар мэдж байгаа. Манайхан бол бүгдээрээ мэдж байгаа тийм ээ. Игүүнэ чат гэдэг чат аппликейшн гаргасан. Хиймэл оюун ухаантай чат аппликейшн. За өнөөдөр бол бид нар өдөр тутмдаа ер нь бол ийм хиймэл оюун ухаантай чатыг бол хэрэглээд сурчлаа, эзэмшчлээ. Одоо бидний өдөр тутмын амьдрал гуглдэх гэдэг шиг л одоо тий үүлэг болчлоо шүү дээ тий. Хиймэл оюун ухаанаас асууснаа гэдэг. Удахгүй энэг бол одоо энэ игүүнэ гэдэг үг бол үйлэг болох бах тий игүүнэ идчих гэдэг ч юм уу тий одоо игүүнэгээс асуучих игүүнэгээс л одоо асуучих гэдэг иймэрхүү зүйл. За энэ яагаад игүүнэ чат гэдэг зүйл юу юм бэ гэхээр мэдгүй хүмүүс бас байж магадгүй. Мэдгүй байх юм бол хэрвээ Android утастай бол Play Store-оос iPhone утастай байх юм бол App Store-оос ингээд игүүнэгээ хайгаад болчихороо. Гэтэ игүүнэ биш игүүнэ гэдэг ингээд нэг үтэй нэг этэй игүүнэгээд игүүнэ чат гэж хайх юм бол ингээ гараад ир. За игүүнэ чат бол ерөөсөө монголоор ярьж чаддаг, монголоор сонсоод ойлгодог ийм одоо хиймэл явах юм байна. Гэхдээ хамгийн чухал юм нь болохоор монголоор сэтгэдэг. Энэ хамгийн чухал тий. За яг өөр төрлийн бас чатууд байж олон л доо. Одоо англи ч юм уу, хятад ч юм уу ийм чатны суурин дээр хийсэн. Тэгээ нөө өөрөө тэд нар чинь их хэлний модель гэдэг чинь ингээд ямар ч хэлнээс ямар ч хэл рүү орчуулцдаг болохоор одоо тий монголоор би ярингууд одоо тэрийг нь одоо өөрийнхөө их хэл дээр одоо хятад хэл дээр ч юм уу тий бодож агаад хятад хэлийг нь эргүүлж монгол хэл рүү болгоод одоо ингэж орчуулж байна. Игүүнэ чатын хамгийн гол онцлог бол бусад бүх өрсөлдөгчдөөс одоо монгол дотор байгаа бүх өрсөлдөгчөөс ганц одоо юу байгаа. Одоо цойсон мундаг давуу тал байгаа. Энэ бол монголоор сэтгэдэг гэдэг хамгийн чухал зүйл. Монголоор сургасан, монголоор сэтгэдэг, монголоор сонсч ойлгоод, монголоор хариулаад, бодож хариулаад, монголоор шууд ингэж ярина гэсэн. За тэгэхээр энэ дунд ямар нэгэн орчуулгын алдаа огт гарахгүй, ямар нэгэн сэтгэлгээний алдаа гарахгүй, ямар нэгэн үл ойлголцол огт гарахгүй гэсэн. За тэгэхээр ийм гайхалтай зүйлийг бол үйлчлэгийг бол санал болгож байгаа. Гэхдээ дээрэс нь хамгийн гол нь үнгүй. За энэ үнгүй бид нар чаттай юу хийж болох вэ гэхээр за яг уу те гадны мундаг том зүйл одоо хиймэл аюунуудын хийж чаддгүй зүйлүүдийг хийж чадхаас гадна хийж чаддаг бүх зүйлүүдийг хийж чадна. Тэгэхээр одоо юу гэсэн үг байна вэ? Зөвхөн игүүнээ явахад болчихно гэсэн үг байхгүй юу? За игүүнээс бид нар яриагаар юм асууж болно. Бидний сонсоод ойлгож байна. За эргүүлээд бидэрт яриагаар одоо тайлбарлана. Бид нар унших шаардлага байхгүй, бичих шаардлага байхгүй. Зүгээр хүнтэй ярьж байгаа юм шиг л ярьчих. Тэ заавал бид нар одоо тийм юм шүү дээ гэж ярих шаардлагагүйгээр тийм штэ энэ штэ гээл тэ ингээл ярьчихад ер нь бол цаадчин бол ойлгоно. Ягаад гэвэл монголоор сэтгэж байгаа шүү дээ тийм ээ. Харин тийм монгол сэтгэлгээ гэдэг чинь бид нар ч гадныханд ярихтаа ингээд хүндэнд тааруулж ярина гэж тааруулж ярина шүү дээ. Монголоор жишээлбэл буянтай царайтай гэдэг юм уу те нөгөө өмөх мах чимэх давс энэ төр гэж ярих чинь бас нэлийн тэр хүн ойлгохгүй шүү дээ. Шууд ингээд орчуулах юм бол тэрэн шиг эгүүнээ яг тэг сэтгэж ийн гэхээр надад бүр үнэхээр гайхалтай. Ер нь байж боломгүй юм шиг те тэг санагдж байна байж болтгийм байх гэдэг бол гоё юм аа. Тийм байж болж байгаа нь бүр үнэхээр гайхалтай хэрэг. Ягаад тэгэхээр одоо
одоо би бол хэдхэн жилийн өмнө бол энэ ерөөсө боломжгүй гэж боддог байсан байхгүй тий. Намайг монголоор ярихад ойлгомж гэж юу байх вэ? Эргүүлээд бас монголоор ярина ч гэж юу байх вэ? Тий. Ингэж боддог байсан. За дээрэс нь шоо энэ нэг том хэлний загварууд гэдэг ч юм болохоор маш их өгдлөөр үлсдэг тий. Өгдлийн л өгөхгүй бол тий хоолын л өгөхгүй бол одоо ингээд хөдөлж өгдөгөө догорж өгдөгөө том амьтд ч үү тий. Энэ хиймэл амьтдыг бол одоо өгдлөөр нь дээрэс нь энэ эрчим хүчээр нь тижээж ингэж ажилдаг. За тэгсэн чинь тэр нэгт монгол өгдөл бид нар гаргаж өгөх хэрэгтэй байна. Хоёрт эрчим хүчийг гаргаж өгөх хэрэгтэй байна. За тэгсэн чинь одоо энэ эгүүний оюун маань болохоор монгол өгдлийг гаргаж ирээд. Одоо бидний угасаал мэддэг энэ spell check гэдэг одоо бид нар бүхэл үгийн алдаануудаа монгол үгнүүдээ ингэж асуулдаг байсан. Англиас монгол руу орчуулахдаа монголоос англи руу орчуулахдаа бид нар болор толийг ашигладаг гэх мэтлэн одоо тэр угаасаа эгүүний оюун компани бүх үйлчлэгийг бид нар угаасаа өдөр тутамд ашигладаг. За тэгвэл энэ бүхний цаанаага өгдлийг одоо ашиглаад энэ том хэлний загварыг сургацсан гэсэн. За тэгэхээр монголоор сэтгэдэг, монголоор сонсоод ойлгодог, монголоор эргүүлээд хариулцдаг. За дээрэс нь харилцан ярианы горим гэж байгаа. Заавал одоо бид нар ингээл арж байгаа л юм асуугаад ингээд хариулах нь хүлээгээд авах шаардлага байхгүй. Ингээл шууд асуугууд би надад хариулж чинь дундуур нь таслаа. Байж чи одоо жоохон буруу ойлгочлаа гэд ингээд цааш ингээд өргөжлөд ярьж болно. За тэгээ бид нар заавал уцаа ингээд барайл те. Ингээд дээр нь бичээл хуруугаан чинь шүрмсийн татцлан ингээд бичээл те. Ингээд авах шаардлага байхгүй. Тэгээс нүдэ одоо те ингээд ядарч уншаад авах шаардлага байхгүй. Зүгээр л ингээд сайхан асуултаа асууж тэгээд хариултаа сонсоод ингээд зүгээр дээшээ харж үдэ ань хөвч байгаа л уцаа хажуудаа тавьж байгаа л тэгээд сайхан эгүүнээтэйгээ ярьж байгаа тал. За тэгээд шинжэнгөө ярьсан ч болно. Тий. Яг үн шинжэнгөө ярьсан ч болно. За тэгээд хоолойн таалагдахгүй бол хоолойг нь сольж олно гэдэг ч юм уу те. Оюун сайхан эрэхтэй болох чи, эмхтэй болох чи, эсвэл хөгжилтэй болох чи, төлөв дараа болох чи гэдэг ч юм уу те. Ингээд бүгдээр ингээд хийж болдог. Ийм одоо ийм нэр биестэй ийм мэдэхгүй байна. Бусад том хэлний мундаг тэр чатууд бол тэг яг уу ярьж байгаа. Гэхдээ монголоор ярихгүй шүү дээ. Угаасаа тий. Гэхдээ монгол хэлний нюанс гэж одоо жишээлбэл оньсог таалгаад байгаа. Тий. Одоо англи за жишээлбэл би англиар сургацсан хиймэл явахнаас за монголоор асуухад бол угаасаа хариулна гэж байгаа байхгүй. Оньсгонд бол одоо оньсог таана гэж байгаа байхгүй тий. Нөгөө талаас болохоор би англиар орчуулад одоо юу яа л да. Хиймэл яваханаар таалуулъя гэж бодъё л да. Тэгэхээр бол би өөр юу гэж орчуулах юм ер нь гол нь. Тэгэхээр яг л энэ орчуулган дээрээс ямар том алдаа бий болдог, ямар том ийм үл ойлголцол бий болдог, ямар том мэдээлэл тэндээс алдагдж идэг тодорхой байхгүй тий. За тэгэхээр манайхан игүнэ гэж хайгаад, игүнэ чат гэж хайгаад, тэгээ суулгаад, тэгээ зүгээр туршаад үз. Энэ бол үнгүй байгаа. За тэгээд таны хувьд бол миний хувьд бол анх бол үнээр гайхалтай санагдаж байсан. Монголоор зүгээр ингээд энийг л ойлгохгүй байх гэсэн гэж ярьж байгаа хэлтэй би зүгээр л нэг годомжинд найзтайгаа ярьж байгаа юм шиг л ярихад шууд ойлгоно. За тэг эргүүлээд маш сайхан ингээд чигнүү чимэг болсон аялгүй сайхан монгол хэл ярьчихсан. За доржигт л хариулна да. За заавал одоо монгол үндэсний тэр онцлог таавар гэхгүйгээр одоо юу л юу асуулах гэж байна. Одоо энэ манай ертөнцийг бурхан хөглсөн юм уу? Энэ төгс хөглөлтийн асуудал гэж юу юм бэ? Fine tuning argument гэж юу юм бэ гэд дураараа юу ч хамаагүй асууж байна. Энэ бол дэлхийн мэдлэгтэй монгол хиймэл оё. Тийм болохоор та бүхэн бас татаж аваад суулгаад ашиглаарай гэж одоо уриалъя. За баярлалаа. За баярлалаа. За нөгөө нэг хойл гээд нэг хөрөөс шүү дээ тий. За цаад чинь л цаашаа явжлаа юм л да. Дэлхийн агаар мандлах за жишээ нь зүгээр одоо ингээд ботчих зүгээр одоо хүчил төрөгч гэдгийгсэн шүү дээ. Хүчил төрөгч нүүрс төрөгч ямар чухал юм бэ гэсэн чи одоо манай агаар мандалт хүчил төрөгчийг бид нар эртнээс л иймэрхүү юм ярьдаг л байсан л та. 2 хувиар л бага байх юм бол одоо манай агаар мандалт хүчил төрөгч 2 хувиар бага байсан бол одоо бид нар агаарын дутагдалд ороод ерөнхийдөө бол ингээд толгоо молгоо эргээд ер нь нэлээд муудах байсан гэсэн. 5 хувиар бага байсан бол гал уус асахгүй. За энэ 2 хувиар их байсан бол дэлхий тэр чигтээ төмөрүүлээд бид нар угаасаа үүсэхгүй гэсэн. Шатамхай юм аа агаарч. Тэгэхээр тэр ингээ одны цөмд одоо бий болсон энэ хүчил төрөгч энэ нэг нүүрс төрөгчийн харьцаа ийм нарийн одоо тохиргоогоор тэнд тохируулагдсан биз дээ одон дээр. Ийм сонин хачин чигтэй юм болоод байгаа. Тэгэхээр хоёул гайхахаас өөр явах хэрэгтэй тийм ч одоо ерөөсөө самсргүй юм гэж байдгүй юм биш үгээ гайхахаас өөр авах. За тэгээ 1983 он цаад чинь бол энэ Intelligent Universe буюу одоо оюун ухаантай ертөнц гэдэг үтэл дээр бас нэг ном бичсэн. Энэ дээр болохоор амьдрал тэр дундаа энэ хүн төрөлхтний оршин тогтноход зайлшгүй шаардлагатай шин чанарууд гэж байдаг. За энэ ийм шин чанарууд бол юм сансаргүй юм шиг харагддаг ч гэсэн одоо тоолж барангүй олон бас гайхалтай гэж одоо дурдсан байдаг. Ийм шин чанарыг одоо хүнийг л
бүтээх гэж бий болсон юм шиг одоо хүний анханаас нь хүн бүтээх зорилгоор ингэж тохируулсан юм шиг ийм шин чанаруудыг бол бид нар энэ антропик шин чанарууд гэж ярилдаг. Антропик шин чанар. За антропик гэдэг үгийг дараа нь тэгж хагаад хэдүүлээ сайхан ярилцсанаа. За ямар ч байсан иймэрхүү байдлаар ингээд шимжлэх онцод бол түүх нь бол явсан байна. Бүр ингээл гайхаал те нэг юм олчаал хөө юм ч тоо гү нэрийн бурхан чинь гэл нэрээ нөгөө бүтээгч чинь гэл ингээл хэлсэн гэсэн. За нөгөө талаас бүр одоо энэ одоо бидний физикийн одоо бүр суур эгэл бөөмийн одоо салбарууд. За эгэл бөөмийн стандарт загвар энэ төр гэдэг те. За энэ дээр болохоор Хиггс бозоны массын утга гэдэг зүйл. Энэ зүйлийг бол бид нар яг энэ стандарт загварын одоо хүрээнд энэ стандарт загвар гэдэг онлоор нь гэж тайлбарлах гэж оролдох юм бол маш нарийн юм хөгөлтүүдийг хийх хэрэгтэй болдог. Маш нарийн тохиргоонууд хийх хэрэгтэй болдог. Нэг тогтмолууд биш үү? Тэр тогтмолуудыг чинь ингээд бүгдээрингийн нэг бүрчлэн аягүй нарийн л тохируулахгүй бол тэр Хиггс бозоны массыг бид нар тайлбарлаж чаддаггүй байхгүй. Тэнгүүд нөгөө нэг арай гэж ингээд одоо ингээд хөглж байгаа за яг Хиггс бозон ийм л юм байна гэдэг онлоо тааруулсаад эрдэмт юу гэж харагдаж байна гэхээр аль хэдийн ингээд нэг юм ертөнц үссэн бахаар нь яваад утсан чи тэнд юм маш юм хурц үзүүртэй мангар өндөр харандаг яг үзүүр дээр нь тогтоогоо орхисон юм шиг ийм сонин санагдаж байгаа байхгүй тий. Хүү энэ өдөр хэн тогтоосон юм бол энийг энэ ингэж тогтно гэж байдгийн баг та. Ямар гайхалтай юм бэ гэж ийм гачирхмаар ийм хачин жигтэй ийм зүйл болоод байгаа байхгүй. Энэ юусоо эн чинь одоо бид нар өөрсдөө онлоо хүртэл тохируулж чадахгүй чинь ертөнц анханаас ийм мундаг тохиргоотой аль хэдийн энэ харандаг босгоод тавьчихсан. Одоо биднийхэр бол нэг зүүнний үзүүр дээр нэг юм шар будаа тогтцсон гэж байж байгаа байхгүй. Тэгээ бид нар тэрийг нь харж байгаа яхад энэ одоо яаж хин энийг анх тогтсон юм бол гээд. Гэхдээ наа чи сансаргуу тогтсон юм шүү. Тэр сансаргуу тогтсон гэж итгэхмээргүй тийм гайхалтай зүйл болоод байгаа гэсэн. За тэгэхээр энэ асуудлыг ямар нэг дээд хүч альсгүй супер оюун ухаан тий нэг юм супер оюун бидрээс дэше хидийцсэн юм оюухан бүтээгч одоо бурхны оролцоогоор шийдэхийн тулд одоо анх энэ супер тэгш хим гэдэг онлыг боловсруулсан байдаг. Гэхдээ энэ супер тэгш хим гэдэг онлыг бол батлах ямар нэгэн сэжүүр бол өдийг хүртэл олдог баг. Хайсаар л байгаа нөгөө нэг авраг гадрооны мөргөлдүүлэгч гээл те бөмбөгнүүдийн мөргөлдүүлээ ингээ үйждэг. Тэндээс нь одоо тэр супер тэгш химийг батлах бол тэр зүйл гарч ирэх. Хэрвээ супер тэгш хим үнэн бол нэг гайхаад ах зүйл шинэ тохиргоол анханасаа л аяндаа бий болдог зүйл болох гэдэг байгаа байхгүй. Гэхдээ яг супер тэгш хим нь үнэн үгүй юу гэдгийг одоо хүртэл бид нар мэдж чаддаг болохоор одоо нөгөө нэг гайхалтай зүйл чинь одоо хүртэл хэвээрээ л байгаа гэсэн. За энэ мэтлэн маш олон зүйл байдаг. Одоо жишээл татгууч байна. Татгуучийг одоо бид нар жишээл 5% жоохон ихсгчий гэж бодъё л да. Одоо бид нар мундаг бас нэг юм бүтээгч шиг тийм ингээд нэг юм хөглцдөг байлаа гэж одоо нэг юм бас нэг юм хөглцэн гитарын бид нар чихийг мушгаад ингээд хөгийг алдагдуулж болно шүү дээ. За тэгвэл татгуучийг нэг 5% жоохон их болгочих. За тэгэхээр энд юу болох вэ? Тэр нарны нас 1.2 тэрбум жилээр богиносох байсан. За тэгээ дэлхийн тойрог зам одоо манай тойрог зам 10% ингэж багасаад. За тэгээ дээрэс нь цаг уур гэдэг тэр чинь нарандаа өртөж байгаа юм чинь цаг уур нь үлэмж ихсээд маш халуун болоод амьдрал угаасаа үүсэх тухай болно. Ярих боломжгүй байх байсан гэсэн. За цахилгаан сорон зүй хүчийг цахилгаан сорон зүй хүч гэдэг бол одоо бидний өдөр тутмын амьдралд гэдэг хэлсэн шүү дээ. Атомын хэмжээг нь тодорхойлно. За электроны атомын цөм одоо электронтойгоо таталцж байгаа энэ хүчийг тохируулж байгаа болохоор одоо жоохон бага байсан бол энэ чинь атом том болж байна. Одоо бидний өвсгөр том болж байна. Тэ ингээд нөгөө нэг физикийн, химийн, биологийн процессууд чинь явагдах болж байна. За тэгээд дээрэс нь яг ийм ижилхэн цэнэгүүд бас төлөвлөлцдөг. Одоо энэ эсрэг цэнэгүүд таталцж байгаа шиг ижил цэнэгүүд төлөвлөлцдөг юм зүйл байна. Жишээлбэл энэ атомын цөмд 2 протон байж идэг. Тэр 2 протон ингээ хоорондоо нийлэх одоо тий ингээд маш их хүчээр ингэ түлхэлцээд байгаа шүү дээ. 2 ижилхэн цэнэгтэй эерэг цэнэгтэй 2 протоныг ингээ нийлүүлэхээр нийлэхгүй. Гэхдээ маш их хүч гаргаж байгаа нийлүүлэх юм бол цөмийн нэгдэх орволд ороод энэ хоёр нийлчдэг. Өөр атом болчдөг гэсэн. За тэгвэл энэ атомын цөмүүдийн түлхэлцэх одоо хүч нь багасаад цөмийн нэгдэхэр бол илүү хялбархан болоод нар маш их халуун болох байсан гэдэг ийм ачирхалтай юм байна. За тэгэхээр бага зэрэг хэсэгчээр өгвөл бага зэрэг багасгачаар л нэг юм болохоо болчиход байгаа байхгүй юу. За энэ таталцлын болон цахилгаан сорон зүй хүчний харьцаа гэж байгаа. Түрүүн ярьсан шүү дээ тий. За яг хуу ингээ хоёр хүч байт юм шүү. Тэгвэл энэ хоёрын харьцаа гэж юм байна. Энэ их энэ баг одоо энэ тэрнээсээ хэдэн хувь бага вэ хэдэн их вэ гэдэг нэг харьцаа байна шүү дээ тий. За хоёр протоныг жишээ болгож байгаа. Түрүүний нөө эрг цэнэгтэй төлхөлцөөцсөн хоёр протон байсан шүү дээ тий. Энэ хоёрын таталцлын хүч буюу одоо хоорондын гравитацийн хүч нь нөө цахилгаан соронзон төлөвлөж байгаа хүчнээсээ одоо 10-ын 36 зэрэг дахин бага байдаг.
одоо яг 1036 дахин гэдэг нь шүү дээ. Ийм харьцаа байгаа дээ шүү дээ тий. За тэгвэл энэ харьцаа баг зэрэг баг байсан бол манай ертөнцийн ерөөсөн маш жижигхэн болох байсан. Тэгээд дороо ингээд мөхчин гэсэн. Одоо юу 13 хэдэн тэрбум тий. Нэг тэрбум чирхүү жил энэ байхгүй болчихно. Хэрвээ энэ харьцаа жоохон баг зэрэг их байсан бол эсрэгээрээ тий. Ийм том хүнд атомууд үүсэхгүй. Одоо дандаа ус төрөгчүүд байна гэсэн. Тэгэхээр ч одоо юу юм? Химийн элементүүд байхгүй болчихно. Хин гариг болох юм уу яах юм те. Тий. Одоо гариг боллоо ч гэсэн дандаа ийм ус төрөгчлэн гэсэн үг шүү дээ. Хин одоо гариг од олчих чадахгүй гэсэн. Одоо ингээд хоорондоо ингээд тэр чинь ертөнцийн ингээд хоорондоо түлхэлцээд ингээд юусэн ийм өөр элемент үүсч чадахгүй байхгүй юу? За тэгэхээр ерөөсө бас л энэ таталцлын болон цахилгаан сорон зам хүч хоёрын харьцаа гэдэг юм хүртэл ийм нарийн тохиргоон дээр үждэг. За цөмийн их хүч гэж байна. Одоо ерөөсө бүхэл хүч, цахилгаан хүч, за цахилгаан сорон зам хүч, таталцлын хүч, за цөмийн их хүч, баг хүч гэдэг чинь одоо болсон гэдэг нийтдээ дөрвөн хүч чинь хороо ертөнцийн өдөрж идэх хэрэг хүч. Энэ дөрвөн хүч дөрүүлээ жоохон өөрчлөхөд л ерөөсө болохоо болж байгаа. За цөмийн их хүч бол атомын цөм дотор нөгөө нэг эрэг цэнэгтэй хоёр протонууд чинь тогтоож барьж байгаа хүч аахгүй. Нөгөө хоёр протон бол салмаар байдаг. Цахилгаан саранзаараа л тий. Бид хоёр чи ижил цэнэгтэй шүү дээ. Бид хоёр ингэж хамт наалдаж байж болохгүй ингээ тий. Түлхэлцэх хэрэгтэй гэдэг ингээд явж байгууд нь цөмийн хүч бол та хоёр ингээд зөвшөөрөгдөх хэмжээнээс ойртсон байна. Тийм болохоор та хоёрыг наа гэдэг ингээ наачдаг байхгүй. Илүү өндөр гэсэн одоо илүү хүчтэй гэсэн үг цахилгаан саранзуучээс. Одоо нэгэсэндээ татах хүч хүртэл тэрийг одоо тий татах хүчнээс цахилгаан саранзан хүчнээс бүх хүчнээс хамгийн хүчтэй хүч бол энэ цөмийн хүч. За энэ хүчээр бол протонууд ингээд наалдаад тэгээд атомын цөмийг бүтээж идэг бол энэ цахилгаан соронзонгийн онлоор болохоор энэ хоёр түлхэлж явах хэрэгтэй гэдэг нь хэлсэн дээ. За энэ хүч цөмийн их хүч хэрвээ 2% бага байсан бол их байсан бол гели 2 гэдэг маш докторгүй цөм байдаг. Одоо бидний манай ертөнцийн хурал маш докторгүй шүү дээ. Тэгвэл энэ 2% их байсан бол маш доктортой болох юм гинэ. Хэрвээ энэ доктортой болчих юм бол юу болох вэ гэхээр детери гели гэдэг бодисуудаа уралд орохгүйгээр шууд ус төрөгчтэй цөмийн нэгдэх хуралд орчдөг гин. За тэнгууд маш хурцтайгаар нэгдэх хуралд ороод бүр ингээд ертөнц дөнгөж үүсээд одоо нэг их тесрэлт болол ингээл тэр чинь дөнгөж ертөнц үүсэж байгууд бүх одоо энэ гели хоёрууд чинь бүгдээр ус төрөгчтэй уралд ороод тэгээ ерөөсөө ямар ч одоо энэ юу үлдэхгүй байх байсан. Одоо ус төрөгч үлдэхгүй байх байсан гэж. Ямар ч ус төрөгчгүй ертөнцгээ бодоод үзэхээр энэ бас л нөгөө нэг биохимийн орол нөгөө химийн элементүүд чинь бас юм хачиргалтай хачин жигтэй амьдрал үүсэх боломжгүй болоод эхэлж байгаа байхгүй юу. За тэгэхээр ертөнцийн бүх ус төрөгч нь ингээд хэтэрслийн эхний үед алга болчихно. За одны цөмийн нэгдлийн нийлэгчлэлт гэж байгаа. Түрүү нөгөө нэг stellar nucleosynthesis гэдэг одоо бидний амьдралыг тэтгэж байгаа бодисуудыг үүсгэж байгаа процесс шүү дээ. Оддын цөм. За тэр процесс шал өөр болно. Одоо ямар ч ус төрөгч байхгүй болчихно гэсэн үг шүү дээ тэнд чинь тий. Бүх ус төрөгч нь байхгүй болчоор одны тэр механизм шал өөр болоод тэр дотор үүсэж байгаа бодисуудын механизм шал өөр болоод тэр гариг эргэс одоо бидний амьдрал гэдэг зүйл бол бас энэ дээрээс байхгүй болно гэдэг. Энийг бол дипротоны аргумент гэж нэрлэдэг. Дипротон гэхээр тийм хоёр протон л гэсэн үг шүү дээ. Хоёр протон нийлэхээр юу болдог? Тэр гели болдог. Энэ гели хоёр буюу энэ дипротоны аргумент гэж бас ингэж нэрлэдэг. Тэгэхээр л энэ цөмийн их хүч гэдэг бол бас ийм чухал зүйл байна. За эпсилон гэдэг нэг хүч байна. За хоёулаа энэ жоохон байж байгаа яриа. За тэгээд нэвтрүүлгийн хамтран ажиллаж танилцуулъя. Тэгэхээр хамтдаа төрүүлж алах нь Unitel компани маань Unitel гэж ажиллаж байна. Тэгээд Unitel-ийн датадын урамшуулал яг одоос явагдаж байна. Тэгээд дата гэдэг зүйл бол бидний одоо тий өдөр тутмын амьдралын хэвийн өдөр тутмын амьдралыг бүр хангадаг юм үндсэн тий нэг карбон суурьтай гэдэг шиг дата суурьтай юм амьдрал маань амьдралд байна. Бид тэгэхээр одоо та бүхэн Unitel-ийн аппликейшнаар за эсвэл Toki аппликейшнаар 4 ГБ-аас дээш дата багц идэвхжүүлэх бүртээ хурд эргүүлэх ийм эрхтэй болох юм. Тэгээд хурд эргүүлэх бүрт бэлэгтэй гэж байна. Тэгээд нөгөө заримдаа бас хурд эргүүлэх юм чи бэлэггүй байдэн ш тэ. Та юу ч хоцсонгүй гэдэг. Тэгээд тийм бол байхгүй. Одоо танд нэг бол одоо 50 ГБ, нэг бол 100 ГБ дата ирэх U-Point оноо зэрэгс эхлээд iPhone 17, Galaxy S25 Ultra утас хүртэл. За мөн одоос нөгөө агаарын бохирдолтой хамаатлаад айл болгон заавал агаар цэвэршүүлэгчтэй байх юм нөхцөл байдалтай улсад бид нар амьдарч байна. Тэгээд Dyson брендийн агаар цэвэршүүлэгч гэх мэт одоо олон супер бэлгүүд үүнд багтсан байгаа. Тэгэхээр бид нар бол датагаа авах нь юу үнэн датагаа авах нь үнэн. Тэгээд тэр болгонд бол та бүхэнд одоо Unitel-ээс ийм гоё дата гэдэг урамшууллыг бэлгэлж байгаа. Тэгэхээр хамгийн гол нь та бүхэн маань нөгөө аппликейшнаараа 4 ГБ-аас дээш багцаа идэвхжүүлэх юм байна. За ингээд нэвтрүүлгийн ивент гэдэгчтэй баярлалаа. За баярлалаа. Энэ надад нэг цөмийн оруулах шиг гинжин оруулах шиг санагдаад байгаа байхгүй юу?
Гэсэн чинь хөрд эргүүлсэн чинь дата гарч ирээд. Тэгээ дээрэс нь дата авцсан хөрд эргүүлсэн чинь нэм утаа шүүгч энэ төр гарч ирж мөрөөд. Энэ чинь яг өвөл нэрээ яг л хэрэгтэй. Энэ бас юугаа хэрэглэгчдийнхаа Улаанбаатар хотын маань оршин суугчдыг бодолцож сонгосон бэлэгнүүд байна тий. Гайхалтай баярлаа. За эпсилон гэд бас нэг юм яриад эхлүүлчихсэн. Ус төрөгчийн цөмүүд нийлээд гели болж байгаа шүү дээ тий дөрөв ярьжсэн. За тэгвэл тэр цөмийн нэгдэх урвалын явцад бол 0.1 нийт массынх 0.7% нь бол энэ энерги болж хувирд юм байна л да. За тэгвэл энэ одоо 0.7 гэдэг гайхамшигт тоог жижиг эпсилон гэдэг үсгээр тэмдэглэдэг ийм тогтмол байдаг. За тэгвэл энэ 0.7 биш 0.6 байсан бол энэ протон нейтронтой нийлж чадахгүй болно гэж байгаа. Зөвхөн одоо ус төрөгчл оршин байж чаддаг нэг тийм ийм химийн бодис байдгүй төрүүний шиг ийм ертөнц үсгүйсэн. Хэрвээ 0.8 байсан бол их тесрэлт болонгод бүх ус төрөгчний одоо уралд ороод ямар ч одоо энэ ус төрөгч үлдэхгүй ийм ертөнц бий болох байсан гэдэг. Тэгэхээр энэ төгрөгнуудын жоохон өөрчлөлтөл энэ ертөнц одоо химийн элементүүд бүгд тэр шал өөр болчих гээд байна шүү дээ тий. Омега болон сансрын тогтнолууд гэж байдаг. Одоо бид нар ертөнцийн нягтыг бол хэмжихтэй ертөнцийн тэлт болон энэ материйн нягт үгүй бол энэ хар материйн одоо харанхуй материйн нягтаар ингэж хэмжиж болдог. За энэ материйн нягтыг ертөнцийн тэлттэй харьцуулсныг энэ бол омега үсгээр тэмдэглэдэг, том омега үсгээр тэмдэглэдэг ийм тогтнол байдаг. Нөгөө талд нь болохоор энэ харанхуй матери одоо манай алдарт Эйнштейний харьцангуй ерөнхий онолт дотор байж байгаа нэг ламда гэдэг тогтнол гэж том ламда үсгээр тэмдэглэдэг. Энэ болохоор ертөнцийн дэлхийг харанхуйн одоо материтай харьцуулсан ийм харьцаа байхгүй бас энэ тогтмолтой байж байгаа. Нэгсэн одоо Эйнштейний онолдох тогтмол гэсэн. За энэ тогтмолууд бас ингээд шал өөрөөр одоо энэ жоохон их байсан бол амьдрал үүсгэс өмнө ертөнц хомигдчих байсан. Хэрвээ жоохон бага байсан бол амьдрал үүсгэс өмнө ертөнц гэдэг хомигдаад байхгүй бием дээр унаад ингээд нэг эргээд нэг төрхөндөө уцчих байсан. Хэрвээ энэ их байсан бол арай жоохон их байсан бол ертөнц хит хурдан тэлээд од үүсч амжихгүй байх байсан гэдэг. Одоо тэр нэг протонууд чинь альсгал одоо энэ атомууд чинь биеийн дээр унаад од үүсээ татгвчээрээ од үүсэх хэрэгтэй байсан чинь татгвчээс нь илүү ийм түлхэх хүч бий болоод ин гэсэн үг байхгүй. ертөнц тэрнээс нь илүү хурдан тэлээд одоо би нэг протон байсан бол өөр нэг протонтой ингээ нийлж чадахгүй. ертөнцийг одоо уг нь бол бид хоёр таталцаад байдаг. Гэхдээ ертөнцийн дэлтэн тэрнээс хурдан байгаадахаар од мод нь үүсэж чадахгүй ийм хачин зүйл болох байсан. За тэгэхээр энэ физикт байгаа бүх энэ тогтмолууд бүгдээрээ ерөөсө бидрийг л үүсгэх гэж бий болсон юм шиг. Анханасаа бидрийг л үүсгэх гэж нэгээр ингэж маш нарийн нөхөр болсон юм шиг. Анханаас нэг мэддэг нөхөр байжгаад за ингүүл энэ амьдрал үүсэндээ. Ингүүл яг хүн үүсэндээ гэдээ үүсгэсэн юм шиг ийм нэг тохиргоотой боддог. Харин тийм энэ дээр одоо яг ингэж гайх чинь. Одоо тэгвэл энэ Milky Way галактик чинь тий одоо бид нар чинь тэрийг ашиглахгүй байна шүү дээ. Одоо нэг ангарах ч юм уу бархас байдмадыг одоо биднийг амьдруулах гэж зохиосон юм уу тэд нар маань яг тэгээ ямар эсвэл манай гаргийг тэнцвэртэй байлгах гэж тэр бүгд байгаа юм болоо. Харин тий. За яг бүр ингээд Андромед элементийн өөр галактик гэхээсээ илүүтэй яг дэлхий дээр нөгөө манай хүчил төрөгч нүүрс төрөгч гэдгээс эхлүүлээл манай гариг дэлхийн энэ татах хүч тойрог зам манай нарны насж байгаа энэ илч мэлч гэдэг ч юм уу те энэ бүх зүйлийг яг бодоод үзэнгүүт бүр хамгийн анхны дээр ертөнцийн эхлэлээр очиж байгаа байхгүй яг ертөнцийн эхлэлийн үед л ийм байсан бол одоо бид нар энэ байхгүй байх байсан л гэдэг ийм ачаа аргумент яваад байгаа гэсэн. За дээрэс нь одоо зөвхөн одоо энэ бидний ертөнц дотор хэмжиж байгаа энэ тогтмолуудаас гадна ертөнцийн одоо гадаад зүйлүүд хэмжээсүүд энэ жишээл хэмжээсүүд за хэмжээс жишээлбэл 3 хэмжээс гэж байдаг те за цаг хугацааны ингээд 4 хэмжээстэй болчихсон. За тэгвэл орон зайн хэмжээ 3 биш заа юу 2 юм уу 4 байсан бол амьдрал үүсэх боломжгүй үздэг. 2 байсан бол одоо бид нар те ийм хачин ийм хавтгай амтан болно гэсэн үг шүү дээ те. Тэгэхээр одоо эдсэн хоолоо эргүүлээ тэр нөхөрөөл гарахгүй бол дундуура тасарчдаг. 4 байсан бол бас болохгүй гэдэг. За хэрвээ цаг хугацааны хэмжээс 1 биш илүү олон байсан бол энэ нэг цаг хугацаагаар авдаг юм уламжлал гэж байдаг. Тэр уламжлал нь бодогдохоо ойлоод тэр уламжлал бодогдохоо олчингууд яах вэ гэхээр ийм уламжлал бодож болдгүй юм байна гэдэг тухайн үед бол тэр ертөнцид байгаа соёл иргэншил ямар нэгэн техник технологи өдөрдох боломжгүй чадамжгүй байна гэсэн үг. Иймэрхүү сэн аргументуудыг бол Макс Тигмарк гэдэг хүн болон гэж дэвшүүлсэн байдаг. За хангалттай одоо хэтэрхий олон юм жишээнүүд ирчихлээ. Ямар ч хэлсэн л энэ хороо ертөнцийн дээр байгаа физик дотор байгаа элдв энзийн энэ тогтмолууд нь гайхалтай тооны цуглуулга болсон ачаачин тоонууд
нэг цифрийг аваад өөрчилчихөр л одоо бид нар байхгүй болчих гээд юм байна. За тэгвэл хин энэ гайхалтай ийм нарийн тохиргоо хийчихвэ. Тэгвэл яг нэг багцаалдаж болно шүү дээ. Одоо би одоо бурхан байсан бол би бүтээгч байсан бол одоо залхуураа те. За 300 мянган метр секунд болгочихъя гэдэг ч юм уу те. Ийм янз бүрийн нэг жоох юм багцаалдаад ингээ бүхэлчлээд ингээ авах байсан гэсэн чинь айгүй нарийн айгүй хичээнгөө тохируулсан байгаа байхгүй. Тэр чинь мангар олон орноор нэгж тохируулсан байгаа байхгүй. За тэгэхээр энэ дээр бол бид нар шийдэл одоо хайх хэрэгтэй. За хамгийн энгийн одоо шийдэл гэж болно те. Энэ наад аргументэд чинь шийдвэр хэлэх хэрэгтэй. За хамгийн энгийн нь бол одоо дээд оюун ухаан бүтээсэн гэж үзэх. За жишээ нь одоо бурхныг хүлээн зөвшөөрчл одоо бүх юм болох гэдэг те. За бурхан байдгаа гэж бол тийш та болчлаа гэд нөө те шашин номынхантайгаа ч ингээд дэвлэрээд ингээ бүгдээр ингээ сайхан амар сайхан таж гаргаж авахгүй. Нэрээ тийм байна гэд те. Гэхдээ энэ дээр нэг асуудал байна. Нэг шинжлэх ухаан гэдэг зүйл чинь физик гэдэг зүйл чинь баригддаг, шинжлэгддэг, нотлогддог, ажиглагддаг юм хийн гэдэг жисэн чинь навч бурхан гэдэг субъект оруулаад ирэхээр энэ ажиллахаа болчихно. Тайлбар байхгүй. Тийм, одоо шинжлэх ухааны тайлбар иш гэсэн үг байхгүй. Тэр нөө шинжлэх ухаанчд нь одоо шашин номынханд одоо байр сууриа ажиллаа алдчихээн гэсэн үг шүү дээ. За тэгэхээр энийг бол ямар нэгэн судлагддаг, нотлогддог, батлагддаг, шинжлэгддэг ийм зүйлээр л бид нар тайлбарлаж чиж одоо энэ чинь тайлбар болно. Тийм болохоор за бурхан байдаг хайчаар одоо ер нь бол одоо өөрсдийнхөө ажлыг ч алдчихээн. За дээрэс нь жоохон логикийн хувьд бол энэ чинь наа чи шинжлэх ухаан биш болчихлоо шүү дээ гэдэг асуудал гарч ирнэ гэсэн үг. Анхнаасаа шашин байсан юм биш үү гэдэг ийм гараад ир. За заавал энэ одоо энэ бүтээгч гэдэг дээд оюун ухаантай бүтээгчээр нэ түрүүн хэлсэн шүү дээ. Заавал бурхан байх алба байхгүй. Энэ симуляцийн таамаглал энэ төр гэж байдаг. За жишээл биднээс илүү одоо илүү өндөр дээд соёл иргэншил, оюун ухаантай ийм соёл иргэншлэж байгаа манай ертөнцийг компьютерийн симуляцтаар яг биднийг үүсгэхээр тэгээ анханаас нь одоо биднийг үүсгэх зорилгоор тэр компьютерийн симуляцийг ажиллуулж байгаа бас байж болно. Тэгэх юм бол одоо тэр симуляцийг ажиллуулсан нөхөр бол бидний бурхан байх нь шүү дээ, тий. Бурхан минь гэдэг шүтэж болно эсвэл одоо бүтээгчээ гэдэг ч юм уу, дээд оюун ухаанаа гэдэг ч юм уу. За иймэрхүү одоо үзлүүд бол байна. Гэтэ бидний симуляц ч байна уу, бурхан ч байна уу хамаахгүй нь шинжлэх ухаанч ерөөсөө шийдэл биш. За тэгэхээр цаашаа явах хэрэгтэй. За энэ байгалийн илүү суур хүчин зүйл бас байж магадгүй. Одоохондоо бид нар бас мэдэж амжаагүй байгаа нэг тийм зүйл бас байж магадгүй. Тэ бидний шинжлэх ухаан ингээ хөгжиж जैन, техник технологи хөгжиж जैन. За гэтэл одоо нэг бидний хайгаад байгаа бүх зүйлийн онол мол гэдэг юм чинь гараад ирсэн чинь энэ нэг тийм чухал биш юм байвал яг одоо тийм гайхмаар зүйл биш. Одоо аваасаа л анханасаа ингээд бий болох нь тодорхой бас зүйл байж магадгүй байхгүй юу? Одоо бид нар л одоохондоо хараахан мэдж амжааг байгаа. Ийм нэг нууц байж магадгүй. Тэгэл нэг тэр гайхалтай онлыг нь олцсон чинь одоо бүх зүйлийн онлыг олцсон чинь үн чинь тодорхой байсан биш. Энд чинь өөрөө л үүсэх байсан биш. Тэгээд өөр аяндаа өсчдөг ч юм уу те. Нэг юм бидний гайхаад байгаа бүх тогтмолууд бүгдээр зүгээр л нэг юм цаанаасаа бий болчдөг. Одоо бий гарцаагүй бий болдог ийм зүйлүүд бас байх ч юм билүү. Тэгэх юм бол бид нар гайхаад бишрээл те. Тэг хин нэгэн хөглцсөн байна гэж бодоод ах албагүй бас байж болно гэдэг ийм санаа бас гарч ирдэг. Тэгэхээр одоохондоо бидний шинжлэх ухааныг бол гайхаад байгаа. Жохон хөгжчих юм бол бас гайхаа болж магадгүй. Илүү суур одоо нөө супер тэгшимийн онол гэдсэн шүү дээ. Хэрвээ супер тэгшимийн онол үнэн байсан бол Хиггс бозон чинь тийм гайхмаар биш юм болох гэдэг байгаа байхгүй юу гонол. Гэхдээ бид нар тэрийг одоохондоо бас л баталж чадаагүй байгаа гэдэг шиг. Энэ одоо аргумент бол бас батлагдаг байгаа. Бид нар бүх зүйлийн онолыг олох уу альсвал нөгөө нэг эдрийн бүх одоо энэ тогтмолуудыг бүгдээр ингээд маш ойлгомжтой болгодог. Угасаал юм биш. Энэ гайхаад байх юм байхгүй гэдэг тайлбарыг өгч чадах энэ онолыг гаргаж ирсний дараа бол шал өөр болно гэж. За нэг ийм зүгээр санаа штэ энэ бол тий. За бүр нэг энгийн зүйл бол энэ зүгээр л нэг сансаргүй тохиолдлоор бий болцсон тий. За яг хөө нэг хичнээн боломжгүй юм шиг санаж байгаа чинь тэг биш л юм чинь. Тэг биш магадлал одоо биелжилт харсан л ийм л хэрэг болсон. Тий одоо энэ дал нэг айхтар гайхаад байх юм байхгүй тий. Бүр энэ яаж энэ болсон юм болоо баг тий магадлал нь бол баг боломжгүй юм биш тий гэж бодож байгаа зүйлүүд болцсон л үж идэв шүү дээ тий. Яг тэрнтэй л адилхан нэг юм сансаргүй тохиолдлоор хязгааргүй дунд бол заавал болно гэдэг шиг. Хамгийн гол нь тэр хязгааргүй нь хэрэгтэй байхгүй юу? Тэр хязгааргүй ч хаана гэдэг зүйл. Наад чинь айгуугаа яргам ээ тий. Хэрвээ бидэрт хязгааргүй боломж байсан бол энэ угаасаа тэг биш магадлал хизээ нэгэн цаг тохиолдож таарна. За тэгэхээр нэг бас нэг шийдэл бол хязгааргүй олон гэдэг зүйл. Манай ертөнцийн хязгааргүй олоодаа үүссэн байж болно. Альсгүй хязгааргүй олон угаасаа ертөнцүүд байдаг байж болно. Тэгээ тэдний аль нэг нь манай ертөнцөөс байж болно шүү дээ, тий. Тэгээ энэ алдаатай, алдаагүй янз бүрийн ертөнцүүд үйж яадаг. Тэгээ тэр дотор бид нар нэгэн дотор нь үүсчихэд гайхаа сууж байгаатай адилхан. Тэгээ нэг бол нэг олон ертөнцийн тайлбар гэдэг байгаа шүү дээ, тий. Ер нь бол одоо бурхныг байхгүй болох гэж, бүтээгчийг байхгүй болох гэж гарч ирсэн ийм санаа.
Гэхдээ бас л нөгөө нэг шинжлэх ухаанаар бас л бодлогдох боломжгүй юм ачи. За хүмүүн зарчим гэж байдаг. Ер нь бол яг саний мультиверс гэдэг энэ дотор орчин. Хүмүүн зарчим гэдэг нь антропик принципл гэдэг юм л да. Сансар окторголоор оюун ухаан төн төрлөختөнд ажиглагдахын тулд тэднийг дотроо одоо ингээ үүсгэх хэмжээний явах хэвээр. Үүсгэх боломжтой байх хэвээр гэж. Ажиглагдахын тулд гэж ямар үгэн бэ? Тий, өөртөө ажиглагдахын тулд өөрөө одоо тэр дотроо ажиглагч бий болгох юм орчин нөхцөлийн бүрдүүлдэг байх хэвээр гэдэг ийм зарчим байгаа. Энийг бол хүмүүн зарчим гэж нэрлэдэг. За яг заавал хүн байх албагүй л дээ. Одоо антропик гэдэг нь хүн гэсэн үг. Одоо грекийн эртний одоо хүн гэдэг утга байна. Одоо нэг хүн судлал гэхээр нэг антрополог энэ гэлтэгдэж шүү дээ. Тэгвэл антропик гэдэг нь яг хүмүүн зарчим гэдэг нь яг хүн одоо хүнийг л бий болгох гэж энэ ертөнц байна гэдэг үг нь бол орчуулагдана. Гэхдээ тэгж ойлгож болохгүй. Ер нь бол ажиглагдах л бол одоо ажиглаж чадах юм бол юу ч байсан болно, амьтанч байсан болно, хиймэл оюунч байсан болно. Тэ юу ч байсан бол ямар ч байсан л ингээл ажиглажингуудаа хүн ямар сони юм бэ? Би яагаад энд байж байгаа юм бол гэх ингээ гайхах ийм нэг нөхөр хэрэгтэй гэсэн үг тэ. Ингэжээж одоо тэр антропик зарчим бол тэ яагаад би энд байгаа юм бол яагаад энэ ертөнц ийм юм бол гэж яагаад ч юм болохоор хариулт нь болохоор антропик зарчимгээ хариулчих واخхой. Хэрвээ ертөнц арай жоохон өөр байсан бол чи надад асуултаа угаасаа асууж чадахгүй. Тийм болохоор антропик зарчим гэдэг бол ийм хэлээд байгаа. За яг дотроо маш олон салбар байдаг. Ерөнхийд нь ингээд хоёр хуваах юм бол сул хүчтэй гэж хоёр хуваадаг. За хүчтэй хүмүүн зарчим гэдэг нь ертөнц зөвхөн хүн уршин байхаараа анханасаа үүссэн эсвэл бүтээгдсэн гэж үзэж байгаа. За одоо биднийг оршин байлгах зорилттойгоор анханасаа бүтээгдсэн. Тэгвэл ертөнц үүсгэтэл за хэдүүлгийн гол зорилго бол юу хүн үүсгэх гэдэг тэ ингээ үүсэж байгаа үүссэн гэж үзэж байгаа юм одоо хүчтэй хүмүүн зарчим гэдэг. Ерөнхийдөө нэг юм хүн төвтэй сэтгэлгээ тий. Тийм антропик зарчим нь ер нь бол хүн төвтэй гэсэн үг тий. Гэхдээ энэ дотор нь бол бурхан чөтгөр чинь ороо явчихна. Альсвал одоо юу гэдэг нь симуляц центр чинь ороо явчихдаг. Сул хүмүүн зарчим гэдэг нь болохоор бид үүсчихсэн болохоор л энэ асуултыг тавиад байж байгаа гэдэг гайхаад байж байгаа. Энэ гайхаад ах юм байхгүй. Энэ дотор бол нэг мундаг юм өч орчин штэ нэг олон ертөнц чинь ороо явчихна тий. Одоо маш олон ийм юунууд байна гэж бодъё л да. Нэг ямар тоглоом гэдэг л юм казиногийн нэг ингэдэг тоглоом чинь нэг юм дранк гэл 3 7 болгож яриалтай ингэдэг. Тэгсэн чинь ингээл хязгааргүй олон ширхэг ийм тоглоом дээр хүмүүс тоглож ийн гэж бодъё л да. Ингээ хязгааргүй олон хүмүүс тоглож ирсэн. Нэг нь одоо 7 уулгаж л таарна штэ тий. Нүгдээ нөгөө хүн чинь гайхаад энэ олон хүмүүст нь бас би яагаад ийм атцтай байд юм бол гайхаад ингээ байж байгаад адилхан байхгүй. Энд чинь нэг тийм гайхаад байгаа юм штэ тий. Хин нэгэнд харж л таарна штэ тий. Тэгээд одоо ингээд юм гайхаад байгаа юм чинь наа чи нэг магадлал нь чамд тохиолдсон байна гэ тий. Энийг болохоор одоо амьд үлдэгчийн одоо юу гэдэг нөө байс гэдэг чи одоо тий нэг тиймэрхүү хитийцэн хандлага гэдэг ч юм уу тий иймэрхүү зүйл болж байгаа. За энийг болохоор галактикаар туулаачлагчийн гарын авлага гэдэг зохиолыг өгсөн энэ Douglas Adams гэдэг хүн байж байгаа. Нэг Hitchhiker's Guide to the Galaxy гэлээ 42 моёр гээл тоомоо гаргаж ирдэг энэ мундаг зохиол байдаг. За тэрний хүн болохоор Douglas зохиолч нь бол Douglas Adams шимжилэхдээ айгүй хошин байдлаар шимжилсэн байгаа. Яг гоо бүр хошигнсан байгаа юм л да. Нэг шалбааг байна гинэ. Нэг өдөр нэг өглөө айгүй гинт ухаан орж явах юм гин. Тэгэл ингээ хөөх гэл ингээл арчин тойрны эргэн тойрны хараал ингэжсэн. Энэ ямар гайхалтай юм бэ? Энэ ерөөсөө энэ хороо ертөнц зөвхөн намайг л одоо байлгахын тулд ингээ үүссэн юм шиг. Энэ одоо намайг нь агуулж байгаа нүх яг миний хэлбэртэй байх юм. Яг анханасаа надад зориулагдсан юм шиг гэдэг ингээ гайхаж байгаатай адилхан. Угаасаа тэр чинь нэг нүхэн дотор шалбааг байж л таарна шүү дээ, тий. Тэгээд тэр шалбааг чинь тэр нүхэл дүүргэж таарна зү. Тэгээд тэр шалбааг амь орчингуудаа яг л надад зориулагдсан нүхэн байна да гэж бодож байгаатай адилхан. Ийм ачи. Шалбааг нь бодоод байсан юм уу? Систем хачин биш. Шалбааг ингээ ухаан орж байгаа байхгүй. Гэхдээ ягаад шалбааг ухаан орж болохгүй гэж байгаа. Тэгээд гайхаа үйж байгаа бол бид нар гайхаа инээ шүү дээ, тий. Ямар тэнэг шалбааг вэ гэд. Тэгээд бид нар тэр шалбааг шиг л юм бодоод байгаа байхгүй, тий. Тийм амар гайхалтай юм биш дээ ч та тий. Хин нэг нь бас нэг хизээ нэгэн цагт бид нар үүссэн болохоор л угаасаа энд байж байгаа. Үүсээгүй байсан бол энэ хороо ертөнц тийм биш байсан бол бид нар үүсэхгүй байхасан ажиглаж чадахгүй юм чинь бид нар ингээ айх чадахгүй гэсэн. Бид нар гайхаж чана гэж чинь нор ертөнц үүссэн л гэсэн. Ямар шалтгаанаар нь хамаагүй. Одоо тэр мянган төмөн ертөнц байдаг гэсэн үү? Хин нэгэн бүтээд гэсэн үү? Яаж ч байсан бид нар ямар ч үүссэн тодорхой. Тэгээд үүсчээд ингээ гайхаа сууж ийн гэдэг бол утгагүй хэрэг гэж үзэж байгаа байхгүй тий. За нэг өөр нэг хүмүүн зарчим байдаг. Тэр бол айгүй тийм супер хүмүүн зарчим. За тэр нь болохоор энэ participatory anthropic principle гэх юм уу. Энэ оролцооны хүмүүн зарчим гэж орчуулж байгаа. Энэ ерөөсөө энэ ертөнцөө хийж агаад тэгээ бид нар дотор нь үүссэн юм биш.
бид ажиглагч үүсээд тэгээ ертөнцөө ажигласан. ертөнц угаасаа байдгүй. ертөнцөж юусоо байхгүй. Ажиглагч л гэж байдаг. Ажиглагч ажиглангууд ертөнц үүсдэг. Одоо энэ чинь нэг юм квантын механик угаасаа энэ дэр тулгуурсан байхгүй юу? Одоо бид нар нүдэн анчингуу ч юм уу бид нар ажиллахгүй байх юм бол ертөнц угаасаа байхгүй болчихно. Магадлалын долгион болоод ийм оршихуй байхгүй болчихно шүү дээ, тий. Тэгээ бид нар ингээд нүдэн нээжэж тэр ертөнцийг тодорхойлж байгаа байхгүй юу? Энэ ертөнц одоо за нэг ийм ертөнц энэ гэдэг тодорхойлж байгаа. За тэгвэл ертөнц ингээд анханасаа ингээд бүх магадлалд байж болох одоо нөө магадлалуудаараа бүх тохиргоонуудаараа бүх одоо нөгөө нэг гайхалтай гайхалгүй бүх тохиргоогоор ингээд үүссэн. Тэгээд бүгднгээр нэгэн зэргийн суперозиц байдалтай ингээ байж байгаа угаасаа. Тэгээ бид ингээ хоп гэж нүдэн нэнгүүт тэр чинь аль нэг ертөнцийн ажиглагдж таарна. Гэхдээ энэ ажиглагдахтаа болохоор биднийг нэгт агуулдаг, биднийг нэгт одоо оршин байлгадаг, одоо тэр бүх зүйл нь ажилдаг, ядчил 13.8 тэрбум жил оршин байсан энэ ертөнц ажиглагдах хэвээр. Тэ ингэж одоо бид нэгээд ажиглаж байгаа болохоор энэ ертөнц ажиглагдаад байгаа. Тэрнээс бол ерөөсөө бид нар ертөнц дотор байж байгаа ажиглаад байгаа биш гэдэг ийм аргумент хэлдэг. Энийг бол энэ амар байна. оролцогчийн хүмүүс зарчим гэж хэлж байгаа. Нэлээд философи. За энэ дээр болохоор зүгээр юм зөвхөн одоо нэг хүн илэрж байгаа тийм ярьсан үгээр бас үгүй. Энэ Стивен Хокинг тэргүүтээ мундаг хүмүүс ийм ярьсан байдаг. За энийг болохоор top down cosmology энтер гэж бас нэрлсэн байдаг. Ерөнхийдөө бол хороо ертөнц бол анханасаа бүх боломж төлбөраараа ийм суперозиц байдлаар үүсээд тэгээ бид нар тэрийг квантын хөндлөлт юм уу ажиглалт гэх юм одоо нэг юм хийгээд тэнгуут тэнд нь яг бидний оршин байж болох ертөнц хариулт өгж байгаа үүсэн бий болж байгаа ажиглагдж байгаа энэ процесс одоо гэж үзэж байгаа. Энэ тийм сонирхолтой ачаархалтай. Гэхдээ бас шууд 100% үгүйсгэж болохгүй. Яг тэр чинь квантын физик одоо ч сайн ажиллаж байна тий. Одоо бид нар тэрэнд ямар нэгэн бодитоор байжлаа тий. Тэгэхээр яг үнэн бас байж болно тий. Бас хин үгүй гэх. Одоо хин нэгнээс очиод яг энэ үнэн юм худлаа юмг асууч болдог хүн байсан бол тий. Амар тий. Асуучмаар л байгаа. Ажиглагч гэдэг сэдвийг би бол ер нь бас ойлгохгүй утах юм шиг байна. За яах вэ? Тийм ч угсаа амар тийм философийн боор морчин философи юм шүү дээ. Тэр шинжилгээноос жоохон хөндөй. За хөндөйн ч одоо арай муухай хэлчлээ тий. Гэтэ ер нь бол философийн талын зүйл гэсэн. За эцэст нэг яриад дуусгах зүйл бол нэг бас нэг шийдэл. Энэ болохоор нүүрс төрөгчийн дээрэнгийн үзэл гэж нэрлэдэг тийм үзэл байгаа. Энэ карбон чавинизм гэдэг нэг тийм үзэл байгаа. Ямар юм. Тийм чавинизм гэдэг. За энэ карбон чавинизм яадаг вэ гэхээр энэ амьдрал зөвхөн нүүрс төрөгчдөр суурилсан байх ёстой гэж одоо үздэг юм гажуудсан үзэл баггүй юу? Одоо тэгэхээр чин одоо бид нар бодохдоо зөвхөн амьдрал үүснэ гэж бодсноо тэр нь зөвхөн нүүрс төрөгчдөр суурилсан байхыг л бодоод байгаа байхгүй. Гэтэл эн чинь заавал нүүрс төрөгчдөр суурилсан байхгүй шүү дээ. Одоо ийм цахиурн дээр суурилсан байж болно. Альсгүй бүр юм экзотик амьдралууд байж болдог байхгүй тий. Одоо юм плазм дээр суурилсан ч юм уу, альсгүй юм экзотик матери дээр суурилсан ч юм уу, харанхуй матери, харанхуй энерги дээр суурилсан амьдрал бас байж болох байхгүй тий. Тэгээ бид нар тийм амьдрал мэдэхгүй шүү дээ угаасаа. Гэтэл тэр нь болохоор нөгөө нэг юм нүүрс төрөгчдөр суурилсан амьдралаасаа ч илүү түгээмэл байд юм билүү бид нар мэдэхгүй тий. ертөнц үүсэх болгонд нэг амьдрал заавал үүсчихэд гэж магадгүй байхгүй тэр чинь тий. Сүнсийг зөвтгөө явчлаа шүү. Ер нь бол баг л. Тийм шүү дээ. Яг үнэ тий. Гү тэр харанхуй энерги гэж байдаг л бол тэгээд яагаад тэнд чи амьдрал байж болохгүй. Тэр чинь ерөөсөө харин байхгүй гэж бодох нь утгагүй юм байхгүй. Байх хэрэгтэй байхгүй тэр чинь тий. Тэгэхээр одоо бид нар зөвхөн одоо бүх юмаа нүүрс төрөгчтэй амьдралаар зүрглэнгүүт бодонгууд тэнд чи угаасаа нэг тийм байс гажуудсан юм хандлага гарч ирээд нь шүү дээ тий. Энэ гажуудсан хандлагаар бол бид нар ингээд нэг юм өөрсдөө гайхшруулах байгаа байхгүй юу? Гэхдээ нэстэ биднийг л үсэх гэж амьдралыг л үсэх гэж гэдэг тэр ертөнцийн юу яриад байгаа юм чи одоо юу өөрийнхөө хэмэнд утцсан те би наач өчнөө амьдрал бий болгосон тэр харанхуй матери дээрх амьдрал тэр плазм дээрх амьдрал над одон дотор ч амьдрал байгаа шүү дээ гэдэг те айлсгал та нарын хажуугарын параллельны амьдрал бас байж байгаа энэ харанхуй энерги амьдрал бол бидний нефт гараал ингээл байж идэг ч юм уу те иймэрхүү амьдрал бас байж болно. Тэгэхээр одоо бид нар заавал ингээл нэг нүүрс төрөгчдөр суурилсан амьдралаа нэг хэмэнд бодоол. Тэгэл нэг хүн өөрийгөө нэг амар хэмэнд бодоол те. Нэг намайг л үсэх гэж энэ хороо ертөнц үсччээдэ гэж одоо бодох чи өөрөө нөгөө нэг Доглас Адамсын оюун ухаантай шалбааг нийл жишээтэй адилхан сонсогддог байгаа байхгүй. За ямар ч гэсэн иймэрхүү гайхалтай зүйл бол байдаг. Гайхалтай нь л үнэн. Гэтэ энд нь бас өгж байгаа хариултууд ч гэсэн маш сонирхолтой ийм үнэн хариултууд байдаг. Fine tuning буюу одоо энэ төгс хөглөлтийн аргумент. Бурхан ийм төгс хөглөсөн юм уу? Альсгууд анханасаа бид нар ийм төгс хөглөгдсөн ертөнцийн төрчвүү. Энэ олон ертөнц байдаг юм уу гэдэг маш олон ийм философийн, альсгууд одоо энэ физикийн,
одоо бидний энэ ухаж баршгүй гайхамшигтай гайхалтай энэ химийн биологийн асуудлуудыг бүгдээр ингэж хамарч идэг космологиг, астрологиг, астробиологиг энэ төр гэдэг маш олон ийм эрдэмтдийг маш олон салбарыг ингэж хамарч идэг ийм том асуудал ингэ байж идэг. Энэ талаар өнөөдөр дурдлаа. Баярлалаа. За баярлалаа. Насаа ерөнхийдөө хариултаа хэлэхгүй юм дуусгадаг имижтэй болсон юм байна те. Тэгээ ви дизайнed нөгөө by earth гэдэг тийм нэг үг байдаг шүү дээ. Тэгээ угаасаа тэр бүх тогтмол тэр бүх юмнаас чинь бид нэр төрчөөд одоо тэгээд юуг нь гайхавтай л гэж бас бодож. Тийм угаасаа би хариултыг мэдэхгүй юм ч одоо яах вэ? За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Culture's Local, Knowledge Global эгнээ оюун болон хамтаа төрүүлж алхах Newtel компани маань ивент тэтгэж ажиллаа. Нэвтрүүлэг NTV, Одмондор радио 107 83.3 гэсэн хослолгоноор та бүхэндээ хүргэлээ. За ингээд дараагийнхаа тун сонирхолтой нэвтрүүлгээр эргүү олцъя. Баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондор сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондор нэр дээрх Удаагийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондор сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.